Улсын хурдын төлөөлөгч Алтан шагаа таныг итгэж байна. За. Өдрийн мэнд төргий та бүхэндээ өнөөдөр бол бас их онцгой өдөр. Хичээний шилжилт эхэлж байна. Намар эхэлж байна. 2017 онд 1-р ангид 2800 гаруй хүүхэд суралцахаар эсэж байгаа гэж манай баталгаанаар хэлсэн. За мөн тэрнтэй адилхан энэ жил 10 жилийнхээ сургуулиуд дунд сургуулиуд төгсөж байгаа 1300 гаруй залуучууд эрх хавар анхны байраа хийгээд ихтэй сургуулиудаар эсэх байна. Эдгээр хүүхдүүдийг сургах хүмүүжүүлэх ажлыг өнөөдрөөс эхлэн хийж байгаа. Өмнө жил хийж байсан тийм ээ. Өнөөдрөөс эхлээд дараагийнх нь шинэ гараг эхлүүлж байгаа багш нартай бас хичээлийн шийдвэрийг баярын мэндийг хүргье. Энэ үрдийн төвчөөс гадна бас шуудангийн ажил хийдэг. Шуудан ч юм тэгээд Ахаамгийн засаг даргын зөвлөхийн багш нарт зориулсан мэдчилгээ цэцгийн хамт бас ирсэн байгаа би бас өдрөөр төвчсөн байна. Багш нар бас дараа нь авчих ба. За мөн одоо энэ жил 10 жилийнхээ сургуульд төгсөж байгаа манай эмпати сургуулийн 43 хүүхэд Ахаамгийн засаг дарга өөрийн одоо мэдчилгээ ирүүлснийг одоо бас бүлээл өгсөн байгаа. Тэгээд ардууч байгаа. Манай шуудангийн байгууллагаар бас үйлчлүүлэхийг бас багш сургуулийнхаа удирдлагаас хүсэж байна. Нийт сургуулийнхаа сурагчдад багш нартай хичээлийн шийдвэрийг баярын мэнд хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрээ. Ингээд хөрсөн гэсэн зочид төлөөлөгчдөө Охтын баатны сургуулийн зүгээс цэцгийн багтааг хэлж байна. Ингээд хабалт байна. Ажлын өндөр амжилт хүсье.